자, эсний өдрийн мэндийг хүргье. Тэжгүй юу? Харна мороноос сайн чинь гайгүй юу? Өнөөдөр чи нэг хэдэн мянган жилд нэг болдог өдөр гинүү? Мянган жилд юм уу? Үгүй би харин бодоод ах юм. Үгүй яахаа мянган жилд нэг болдог. Энд чинь бүр дэлхийн дууссан нэг л болох тоо шүү дээ. 20 20 0 20 0. Дахиад хизээ нэгэн цаг давтагдах уу? Өмнө эсвэл давтагдчихсэн үү? Байхгүй зү. Тийм байхгүй дээ. Би хоцрогдсон байж болно хэлээрэй хүмүүсээ. 20 20 02 02 гэд өнөөдөр тий? Мөн үү? Тэгвэл урд нь хизээ нэгэн цагт ийм юм болж исэн юм уу? 20 20 02 02 болж байгаагүй зү. За хойштоо болох уу? 20 20 02 02 маргааш чи ингээ 20 20 02 03 болоо авчих шүү дээ. Тэгэхээр энэ яагаад мянган жил мэлгээд эсвэл яадгийн дахиад хизээч давтагдахгүй хэдэн жил нэг удаа болно гэдэг үзээ би ерөөс ойлгохгүй байгаа юм. Тэмээхгүй би тэнэг болсон юм уу? Энэ хүмүүс тэнэг болсон юм уу? Өчигдөр ч гэсэн ерөөсөө л нэг л удаа л болж байгаа юм зү. 20 20 02 01 урд нь болж исэн юм уу? 01 болж исэн болж байгаагүй зү. Хизээч болж байгаагүй шүү дээ. Тэгээ ямар ч юм өдөр болгон бидэнд шинэ байдаг хүмүүсээ. Тийм биз? Өдөр болгон бидэнд гайхамшигтай байдаг. Тэр өдөр болгоныг бурхан бидэнд бүтээж өгдөг. Тэр өдөр болгонд бурхан бидэнд бэлдсэн гайхамшигтай учрлууд, гайхамшигтай ёроолууд, гайхамшигтай эзний илэрхийлэлтүүд бидний амьдралд байдаг гэдэгт би итгэдэг. Амен. Магадгүй бидний хувьд одоо хизээч бага амсж байгаагүй тэр нөх шинэ вирус гэдэг зүйл тохиолдоод айж имээгээл ингээл яваад байна л т. Тэгэхдээ энэ бүх зүйл бүгд бурхны мотор дор, бурхны эрх мэдэл дор, бурхны хяналтанд байгаа гэдэгт би итгэдэг. Өнөөдөр олон цуглаанууд гадуур хийхгүй байгаа, эсвэл онлайнаар хийж байгаа, янз янзын байдлаар хийж байгаа гэж үзэж байгаа юм л да. Ер нь яг зүгээр пасторуудын холбоо болон евангелийн эвслээс энэ тал дээр ямар нэгэн одоо захирамж өдөртөмж бол гаргаагүй. Зарим газар бол олон нийтийн цуглаануудыг хийж болохгүй гэсэн тийм захирамж энэ төр гарсан л байлээ л дээ. Миний хувьд бид нар бол бурханд хүндэтгэл өргөх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ манай пасторын багийнхан бид нар хамтдаа ярьж сууж байгаа. За ер нь арайчтай тийм олон нийтийн иймэрхүү үйл ажиллагаануудыг бас ингээд зогсоодсон байхад төр зэсгээ бас хүндэтгэе. Тийм учраас хэдүүлээ хоёр цугладаг байснаа нэг болгоё, хоол иддэг байснаа болий. Бүгдийн цуглаанаа дээрээ хий, янз янзын олон нийтийн арга хэмжээнүүдээ цуцлаад энэ карантин үед өглөөний залбирлаа хийн. Тэгээд энэ хүндэтгэл мөрөглөө хийж байна гэж ингэж тохироод энэ шийдвэрээ гаргасан байна. Тэгээд та бүхэн маань бас хүрэлцэн ирсэн баярлалаа. Хүрэлцэн ирсэн хүмүүс хорооны үед тусахгүй битээ. Эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. За, тэгээ ер нь яг үтэй нэг ингээд вирус туслаа, үхлээ атлаа гэж айгаад байгаа боловч жил болгоно л ер нь өвчин зовлон байж л байдаг бидний амьдралд. Тэгэхээр бид нар мэдээж хичээх ёстой л доо. Вирус гараад ирэх чи би өхгүй гэж тэрний гар нэг өстө авч өгч байна тий тэр сошиалаар. Монголчууд өгдөг юм заа юу. Бити юмэр за. Гэлээ сайн. Мэдхгүй тэр одоо өглөө эмээ уугаагүй гарцсан нөхөр юм уу гэрээсээ хаашийн. Тийм бол бодож тэгж мунхаг байж болохгүй. Манай цуглааныхан бол бид та бүгдийг цуглаанд ирэхэд аль болохоор ариун цэврийг сахиж аль болохоор бас тийм ээ вирус янз янзын юмыг ингээд тараахгүй хош ингээд янз янзаар үдчихэж байгаа. Нэг удаагийн маск худалдаж авлаа. Маскгүй ирсэн хүмүүст нь тэрийг өгж гин. За тэгээд гар ариутгахын боц шалаа одоо цэвэрлж ариутгах гэх мэт маш олон зүйл дээр бид нэр бас ингэж одоо яаж байгаа анхаарч ажиллаж байгаа л та. Энэ маань мэдээж бид тэрхүү ханиад вирус янз янзын муухай юмдыг хүртэчихгүйсэн гэж бас тийм ээ өөрснөө хичээж байгаагийн байдал. Тэгээ бид нар бол хичээх ёстой. Өвчин зовлон хүртэхгүй тулд. Тэгээ сая яг ингээд нааша машинтайгаа орж ирж исэн чинь болонд манай шижир ахлагч маань салхилаа зогсож исэн. Тэгээ манай эхнэр битээр за шижир ахлагч ирнэ хидтэй юм болоо гэж маргаад. Тэгсэн чинь бас 50% гарцсан явж байгаа юм биш тий. Айгу залуухан харагдаж байгаа юм. Амар залуухан. Шижир ахлагч бас та. Атлаа. Цаад наргсан шүү. Дөнгөж 50 гараад ингээ явж байгаа. Тэ одоо бол айгүй залуухан нас. Намайг баг багт биш тэ 50 насны ой гэж хүмүүс
Тэгэл 52 3 та чад тэгэл явчихдаг гэсэн. Бай бай. 50 гэхээр нэг их дээлтэй өө имээ ингээ бүр ирүү өвдгөн нийлцсэн тийм хүмүүс байж идэг гэсэн. Одоо энэ ч одоо байгаа хүмүүсээс юм байна. Манай жагаах чийтэй. Хүч авгалцж шít. Хүүх 67 таа гэсэн. За мацгөх чийтэй. Яшгаа гэх эмэгтэй хүний насыг бүү асуу. За ямар ч юм бас 70 мал өгч байгаа байх. За зүгээр л хэлчихье. Би бол зүгээр ахмад нь шүү. Жавх гэж байгаа юм тий. Дээр үчгүй 67 бол баг суг таяг маягтай ингэ явдаг гэсэн. Тийм байсан. Тэгээ одооны хүмүүс чинь ингэж нөгөө нэг үхэдгүй гэдэг шиг болох гэдэг л та. Хошин шог дээр нэг тэгдэгтэй. Эмээ хэд урж ийн гэсэн 80 урж ийн гэсэн үхэдгүй гэдэг шиг л тий. Тэрнтэй адилхан одооны хүмүүс ингэ аягүй сайхан урт насалдаг болсон. Дээр үд чинь хүмүүс ингэ айгүй амархан ингэ нас ордог гэсэн байхгүй. Айгүй амархан нас ордог. За харин одоо идэж уухаасаа ихсүүлээд ч юм уу тий ингээд эрүүлэнд ангаахын салбар нь сайхан сайжирснаад ч болоод тэр юм хүмүүс ингээд их сайхан урт насалж байгаа юм. Энэ бол ивэл гэж ойлгож байгаа. Манай аав ээж 75 настай л да. Ээж 73 та аав 75 та байхаа. Тийм баха. Тий. Тэгээд одоо бас амьд сүрэн сайхан насалж байна. Тэгээ би харах тусмаа аав ээж хоёр минь нэг өдөр ч гэсэн надтай хамт гэж хүсдэг. Залбирдаг. Нэг цаг ч гэсэн аав ээжийнхээ хажууд хамт байх юмсан гэж хүсдэг, залбирдаг. Энэ бол ерөөл юм байна. Тэгээ бид нар яагаад энийг яагаад яриад байна вэ гэхээр өнөөдөр хүмүүс байгаа зүйлээ харж, баярлаж, баясаж түүндээ аз жаргалтай амьдрч чаддгүй. Байхгүй зүйлдээ ч юм уу эсвэл дандаа нэг болохгүй бүтэхгүй зүйлээ харж тэрэнд нь толгоогоо шааж дэлхий сүрцэн юм шиг ярьдаг. Өнөөдөр бид нар хорооны вирус гэж айгаал байна л да. Энэ хорооны вирусээр дэлхийд байна штэ. Одоогийн байдлаар нь 210 хүн л нас орсон байгаа юм. 210 хүн. 200 гаруй хүн гэсэн баха. Тийм үү? Би мэдээ дээрээс тэгж сонссон шүү. Бас идэгсэн хүмүүс нь бараг тэр тооны хүмүүс идэгцэн байгаа даа. Адилхан идэгцэн. Тэгсэн чинь Монгол улсад нэг жилд уушигны атгалгаагаар 400-аас 500 хүн зүгээр үхдэг юм бэ. Зүгээр л уушигны атгалгаагаар 400-аас 500 хүн үхдэг юм байна л да. Үйл болохоор. Тэгээ бид нар өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн өнөр өтгөн урт удаан сайхан амьдрах боломжтой болоод амьдраад ингэж явж байна. Энэ бол бурхны ивэл. Харин өөрсөнд байгаа тэр сайн сайхан зүйлээ бид нар харж баярлаж баясаж түүндээ талархалтайгаар амьдрахаас илүүгээр байхгүй, бүтэхгүй, болохгүй зүйлсүүдийг нь харж түүндээ хямарч, айж алиалдж ингэж амьдрдаг болимоор байна. Энэ дэлхий дээр муу хүмүүсээсээ илүү сайн хүмүүс олоо гэж их хүмүүс ярьдаг тийм үү? Түүнтэй адилхан муу зүйлээс илүү сайн зүйл олон. Яагаад гэвэл бурхан энэ дэлхийн ертөнцийг бүгдээрингийн сайнаар бүтээсэн байдаг. Амен. 6 өдрийг бүгдийг бурхан бүтээгээд эцэст нь юу гэж хэллээ? Манай Батбаяр ахлагчийн ачийн нэрээр хэлсэн байна. Нэн сайхан гэж тий. Муухай зүйл юу ч байгаагүй байхгүй. Тэгвэл тэр бурханы сайхан бүтээсэн сайхан нэн сайхан бий болгосон ертөнцид өнөөдөр та бид нар амьдарч байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ ч гэсэн сайхнаар харж, сайхнаар сэтгэж, сайхнаар хандаж, сайхнаар харилцаж амьдрий ах тусараа. Анхуу энэ цуглааны үед аимшигтай зүйлс зөндөө болдог гэсэн. Есүс итгэдэг хүмүүсийг арсланд, стадионд оруулж ирээд бөөнөр нь арсланд бариулдаг байсан. Есүс итгэдэг хүмүүсийг хүний махан хүнстэнгүүд, хүрэл чулуун зүрхтэнгүүд гэж гадуурхдаг байсан. Яагаад гэвэл Есүс итгэдэг хүмүүс тухайн үед хавчлаганд орж цуглаанаа хийхдээ хотоос гарч хотын гадна байдаг тэр оршуулгын газруудад газар доорх цуглаануудад нуугдаж цуглаанаа хийдэг гэсэн. Тийм учраас тухайн үеийн хүмүүсэнд хүний мах иддэг, аимшигын хүмүүс гэж үздэг, хардаг, нэрлэдэг гэсэн. Тэглээгээд яасан. Тэглээгээд цуглаанаа хийхэ болоогүй. Өнөөдөр хүртэл үргэлжлэн явсаар ирж байна. Ах トゥ усан бидний эзний хайраас биднийг юу ч салгахгүй. Бидний эзний нэгүсэл ерөөл энэ дэлхийн ертөнцид ирэх бүх зүйлээс агуу хүчтэй гэдэгт би итгэдэг. Тэр ерөөл нэгүсэл ивэл бол та биднийх юм ах トゥ усан юм. Тийм учраас өнөөдөр нөхцөл байдал, амьдрал, дэлхий,
Яаж шуурч, яаж сенсацлж, яаж айж чичирж байсан. Итгэх итгэлээ та битгий алдаарай. Бурханд итгэх итгэлээ та битгий алдаарай. Амьд бурханд итгэх итгэлээ та битгий алдаарай. Амен. Хэрвээ та эзэнд итгэх итгэл дотроо зогсох юм бол ямар ч үед бидний амьдрал гарц, гаргалгаа байгаа юм шүү гэдгийг бидэнд сануул хэлхийг хүсэж байна. Библийн ишлэг үүдээр харцгаая. 1-р Коринт номны 10-р бүлгийн 13-аас би та бүхэнд уншиж. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг хэрчин хитэрдэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыгч бий болгодгоо гэж хэлсэн багт. Амен. Коринтотынд бичсэн загтал дотор нэг сонирхолтой ишлэл байна. Энэ ишлэлийг бид нэр харах юм бол энэ ч өгүүлэгдэж байгаа утга нь хүмүүс бидэнд тохиолдож байгаа энэ зүйл бол бусдад ч гэсэн тохиолддог юм а гэдгийг хэлсэн. Заримдаа бидний амьдралд тохиолдож байгаа зүйлсүүд бид дааж давахгүй яагаад би гэж яагаад заавал би ингэх ёстой миний амьдралд ийм байх ёстой ингэж уулгалддаг. Заримдаа үнэхээр тийм байдаг. Бусд хүмүүс нь ингээл сайхан явж явах юм. Яагаад би гэж? Бусд хүмүүс нь ийм гэр бүлд төрсөн ийм амьдралтай амьдарч явах юм. Яагаад би гэж? Бусд хүмүүс нь ингэж амьдраад их юм. Би яаж амьдраад байгаа юм гэж. Бусд хүмүүс нь нүүрс түлээдэх юм. Манайх папришиг түлээдэх юм гэлээ. Яг өндөр байдаг гэсэн. Заримдаа бид нар үнэндээ тэгж боддог. Бусдаа үргэлж өөрийгөө харьцуулж өөрт байгаа болох болохгүй зүйлээ хамт шимж түүнийг урдаа барьж түүгээр бид нар лоозгонж амьдэрдэг. Бусдын давхраатай халагнуудтай байгаад би яагаад давхраагүй юм гэж. Бусд хүмүүс гоё идээд байгаа мөртлөө туранхай байгаад байхад би яагаад шүлсээ залгаад таргалаад сүүдэр зогсоод харлаад байгаа юм гэж тий. Олон хүмүүс тэгж боддог үнэндээ. Гэтэл тэр хүнд сүүдэр зогсоод харлаж байгаа ч гэсэн хар нь бас даваа тал болох боломж байна шүү дээ тий. Хар бор хүмүүс чи ханиад маниад янз янз юм тусахаасаа илүү дархлаадсан байдаг гэж сонссон шүү дээ. Манай хүүхдүүд шар бор арьстангууд байгаа. Тэгээ манай том хүү их цагаан арьстай төрсөн багтаа. Айгу ядаргаатай их нурдаг байсан. Нурна гэж мэдхүү те. Эмэгтэйчүүд мэдэх байх. Эрэгтэйчүүд мэдэх үү? Аавууд мэдэх үү? Нурхыг. Ингээд арьс нь ингээд улаагаад яах юм те нэг одоо ингээд ямар ч юм нэг хэцүү болохыг хэлж байгаа юм. Тэгээ манай тэр том хүү айгу их нурдаг тийм цагаан арьстай байсан. Манай баг хүү болохоор их сайхан хөрслөг бор арьстай. Манай баг хүү л нэгч нурж байгаагүй. Энд чи давуу тал айгу сах. Нурах мурхаасаа санаа зовдгүй байсан. Манай том хүү бол байсыгээл нурчин улаач нэгэл айгу ядаргаатай тэр боожго можны нэрээр уулан болчихдаг лээс. Тэгэл янз янз юм түрхээл ингээл айгу их эдийн засаг тямралтай юм байж л. Манай том хүү бол эдийн засагт аривч ямагч их сайхан тийм илүү дутуу юм хэргэлдэггүй. Тий нурж мурдгөө. Тэгээ памперсын бараг солихгүй нэг өдөр болсон чи ядагч байсан. За тэгэхээр бидэнд ямар ч хэлсэн сул тал мэт харагддаг зүйл ч гэсэн бидэнд сайхан тал болж харагдах тийм тохиолдол их байдаг. Их байдаг. Тэр бүгдээрээ өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн өөрт байгаа тэр муухай хүнд хэцүү мэт санагдж байгаа зүйлсүүдийг зөвхөн яагаад би ингэж юу яагаад тэр ингэж юу яагаад би юм байх хэвээр ингэж халгалж амьдрахаасаа илүүгээр өөрт байгаа сайн сайхан зүйлийн төлөө бурхан бүгдээрээ талархаж амьдрья хүмүүсээ. Амен. Мэдээж бидэнд сорилт хүнд хэцүү тохиолдоход амар биш. Сайхан биш. Гоё биш. Бид нар хүнд хэцүү тохиолдоход бид нар хүнд хэцүү тохиолдосоо гэж хүсдэггүй нэгнийхээ амьдралд. Гэхдээ нэгэнтээ бидний амьдралд тэрхүү сорилт хүнд хэцүү зүйл тохиолдох тэр мөчид бид түүнийг тесвэрлэн гарах ёстой.
Бурхны дотор бид нар түүнийг дэвсвэрлэн гаргах ёстой. Коринтотынханд бичсэн загтал дээр Паул хэлэхдээ хэлсэн байгаа. Та нарт учирсан сорилтанд хүнд тохиолдол зүйл гэж. Тийм үү? Амьтанд тохиолдог зүйлийг хүнд авчираад ингээд тогтчиж байгаа юм биш ээ гэж байна. Магадгүй яадгийн те. Бурхан биднийг тэр одоо үүс ингээд иддэг одоо ингээд хадлангийн үүс иддэг өхөр малны иддэг үүсийг маа чи ид гэд бидэнд авчираад өгчөж байгаа юм биш ээ. Хүнд тохиолдог зүйл бидэнд тохиолдож байгаа. Хүнд учирдаг зүйл бидэнд учирж байгаа. Тийм учраас Бурханд та бүхэн итгэмжтэй бай гэж хэлж байгаа. Амен. Бидний амьдралд сорилт, хүнд хэцүү асуудлууд тохиолдох мөчид бид хийх ёстой нэг зүйл байна. Халаглах биш. Жимээ жүүмэд сандрах биш. Хараач зүхэх биш. Харин яах ёстой гэж хэлсэн байна. Бурхны өмнө итгэмжтэй байхыг хэлсэн байна. Амен. Ах トゥ усан минь. Бүгдээрээ Бурхны өмнө итгэмжтэй амьдрцгаая гэж би та бүдээ уриалж байна. Ямар ч үед, ямар ч хүнд хэцүү үед та Бурханд итгэмжтэй байгаарай гэж би таныг ятгах чинь. Хажуудаа байгаа найз хэлэхгүй. Найзаа Бурханд итгэмжтэй байгаарай гэд. Яагаад бид нар Бурханд итгэмжтэй байх ёстой юм бэ гэвэл Бурхан өөрөө итгэмжтэй юм аах тусаа. Амен. Бурхан өөрөө бидэнд итгэмжтэй хандсаар ирсэн. Энэ дэлхийн ертөнцийн хүмүүс биднийг Бурхан бүтээгээд бидний амьдралыг завхрах мөчид, бидний амьдралыг гим нүгэл дунах мөчид, бидний амьдралыг асуудалтай болгох мөчид тэр чигт нь чиний шидсэн чулуу чиний толгойдор бууж ийнэ хогчно гэд Бурхан үлдээгээг байхгүй. Орхиг байхгүй. Харин бидний хийсэн гим нүглийн үр жимс тэр үйлийг Есүс Христийн бие дээр Есүс Христээр авч бидэнд харин амралтыг, ерөөлийг тэр Бурхан өгсөн. Энэ бол Бурханы итгэмжтэй байдлын хамгийн агуу илэрхийлэл мөн. Одоо ч гэсэн тэрээр биднийг орхидоггүй. Бидэнтэй хамт байгаа. Бидний дотор байгаа. Энэ үеийн төгсгөл хүртэл тэр бидэнтэй хамт байх болно гэж Библиэд даналсан. Одоо ч гэсэн тэр энэ амлалтаа сахин биелүүлж байгаа. Ах トゥ усан минь. Та бидний амьдралд сорилт тохиолдох тэр мөчид Бурханы өмнө итгэмжтэй байгаарай. Учир нь бол Бурхан өөрөө итгэмжтэй сайн нэг юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Тэр та нарыг хэр чинь хитрэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыгч бий болгодог гэсэн байна. Халелуя. Ямар гайхамшигтай Бурхан бэ? Та бүхэн боддоо. Тэр Бурханы хайр, Бурханы ерөөл, Бурханы нэгүслийг биднийг төсвөртэй, төвчээртэй дааж гарахын тулд хөөе. Суу. Югнэ? Чи өөрөө төрүүлж гарчаад артлынхаа нэг энэ гарыг гисэн гинэ. Юу гэдэг вэ? Дуусуура. Гарч байгаа дөөрөөр шүү. Степан гэдэг нэг пастор байсан. Тэр пастор ингээ магтаал хүндэтгэлийн цуглаа өдөртөг пастор байсан байхгүй. Тэгэл тэр пастрын цуглаан дээр бид нар ингээл би цуглааныхаа залуучдыг авчиж төөгөө, хөлгөө, суур пастор эдгээр жоохон бас авчичаал бөөнөрөө сууж исэн чинь тэр пастор аюу удаан амлдаг. Амлж исэн. Манай цуглааны 3 нөхөр ингээл гараал явсан нэгдүгээр цуглаан дээр л нөгөө бас тэр гурыг аваад ир гэж хэлсэн. Би ингээл яг үйлчилж байсан чи хараа сууж исэн чи манай гурав чихтүүлээ түрээд ирсэн. Хүлгээ төгөө дагавар билүү. Хүлгээ төгөө суур пастор гур. Тэгэл нэгдүгээр цуглаан баахан хүмүүс урд авчирж байгаа. Яагаад та нар Бурханы үгийг номлож явах гараа явж байгаа гэсэн үгтлээ гэсэн. Биш. Тинчэн яс авталцал доош хараасан. Тэгээ тэр пастроос амар тийм эмоцтой тийм пастор байсан л да. Бурханы үгийг сонсож явахад гарлаа ирлээ гэж бодоо болгосон. Тэрний туслахаар энэ гур одоо бол яваад идэм л гэж боддог шүү дээ. Тэгэхээр найл болохоор эзний үг нь анхаарлаа сайн хандуулж байгаарэ тий. Биз мэдсмээр байл нэг
5 минут, 10 минут. Ер нь 4 цаг шээсээ барьдаг гэж байгаа шүү дээ. 4 цаг. Зарим нь бол ер нь 5-6 цагч барина. Бид нэр тэрэлж рүү ингээд нэг анх Солонгосоос баахан хүмүүс ирсэн тэрэлжрээ очиод ирж байсан. Манай Баска гэж Солонгос байсан найз байсан. Тэр тэгээд машин дээр иржсэн. Баска хаа зогсчихоо бицсэн гэсэн чинь. Өө, жоох юм чинь тусаагаал хатаагаад яваад байхгүй. Тэгээ тийм байдлаар бол 5-10 цаг ч гэсэн биднэрт боломжтой гэж байгаа шүү дээ. За, тэгэхээр эсний үгэн тав хүмүүс анхаарлаа хандуулаарай. Илүүдэд нааша цаашаа битээ яваад байгаарай. Босхгүй шүү дээ. Тэгэхээр Бурханы тэрхүү бидэнд өгсөн гайхамшигтай хайрын илэрхийлэл Библиэд маш олон янзаар харагддаг. Яг энэ хэсэг ч гэсэн хэлж байгаа юм. Сорилт танарт өгөгдсөн бол энэ сорилтыг дааж гарахын тулд гарцыг нь гарах арга замыг нь бас өгдөгөө гэж. Тэгэхээр Бурхан хизээч хүмүүсийг муугар сордоггүй гэж хэлдэг л дээ. Өөрөөр хэлэх юм бол Бурхан биднүүсийг унгаахын тулд, бидний гэмтэн болгохын тулд, биднийг шийтгэхийн тулд Бурхан сордоггүй. Заримдаа бид нар эцэг эхчүүд хүүхдүүдээс сордог тийм үү? За асуулт асуудаг, нэг янз болгодог те. Заримдаа би л хүүхдүүдээс сордог. Ингээл нэг хаяа гоё юм мөх болохоор ингээ хүүхдүүдийнхээ нэрийг ажихан доддог. Зинтэй сонсохгүй. Ирхсэй сонсохгүй. Сэлмгээ гэл сонсохгүй. Ингээд яах гээд би шагнах гээд байгаа шүү дээ. Тэ. Сорж байгаа баг. Сонсоод ирсэн нь бол азтай шагнагдчихна. Чанга ажил хийхин тулд бол ингээд чанга орлоо. Тэр хүрээ дээр энийгээ хий гэж орлоо тэ. Зүгээр ямар нэгэн байдлаар ингээд сориод оо гоё хоолунд ч юм уу гоё чихэр жимс ч юм уу тийм мөхөн тулд ингээд зөөлхөн дууддаг байхгүй. Хин дуулууртаа ирээд сонсоод ирсэн тэр шагналаа аавна гэсэн үг. Тэгээ заримдаа бид ч гэсэн хүүхдүүдээс сордог. Хүүхдүүдээс сорихдоо бид нар бол хүүхдүүдээ одоо яадгийн тийм унгаахын тулд эсвэл хүүхдүүдээ заавал муу мухаа харагдуулахын тулд хүүхдүүдээ заавал одоо яадгийн тийм тэр тааламжгүй байдлыг бий болгохын тулд бид нар ч гэсэн сордоггүй. Ямар нэгэн байдлаар хүүхдүүдээ сайн сайхан төсвөр төвчээртэй, хатуужилтай, зоригтой, тийм одоо тийм аз жаргалтай мундаг болгохын тулд бид нар хүүхдүүдээ тодорхой хэмжээнд сордог. Тэгвэл бидний хувьд ч гэсэн Бурхан бас биднийг яг иймэрхүү байдлаар сордог. Биднийг хизээж Бурхан яллаж шийдэхийн тулд сордоггүй. Биднийг хизээж Бурхан устгаж үгүй болгохын тулд сордоггүй. Харин Бурхан биднийг улам илүү төсвөртэй, хатуужилтай, зоригтой, зүрхтэй, зөв, ариун Бурханы өмнө итгэмжтэй нэгэн байхын тулд бидний амьдралд сорилтуудыг зөвшөөрдөг. Гэхдээ Бурханаас бидэнд өгөгдөж байгаа тэрхүү асуудлууд бол үргэлж ард талдаа гарах гарцтай байдаг гэдгийг Библи бидэнд хэлдэг. Гарах гарцтай. Хизээч мухардал гэж байхгүй. Бурханы дотор Бурхантай хамт алхаж байгаа хүмүүст үргэлж гарц байдаг. Үргэлж гаргалгаа байж байдаг. Тэр зүйлсүүдийн ард талд нь. Яагаад гэвэл энэ сорилтыг давсны дараа өшөө агуу гайхамшигтай ивэл ерөөл Бурханаас бидэнд өгөгддөг учраас түүний цаана үргэлж сорилт шагнал үргэлж ерөөл үргэлж гаргалгаа байждаг. Зовлон ер нь юуг төрүүлдэг юм бэ? Би та бүдээс асуумаар. Зовж үтсэн үү? Зовлон ер нь юуг төрүүлдэг юм? Монголчууд болоо штэ. Зовж үзээгүй хүмүүс. Яг үнийг хэлэхэд. Өнөөдрийн өдрийг хүртэл монголчууд жинхэнэ жаргаж байгаа хүмүүс байхгүй. За бүгдээр яг за тэр юунаас манжийн дарал маралд бол бас хүнд хэцүү юм байсан л айхал та. Тодорхой хэмжээнд. Тэгсэн ч гэсэн хизээч монголчууд ер нь бараг торж хүч байгаагүй хаа. Тэгэхгүй монголчууд өсгөлэн дэрэгдээ тэгж хэдэн он тэгж турж хүчээсэн гэдэг тийм түүхийг үл би зүгээр сонсоогүй. Магадгүй би буруу ярьж болно шүү. Магадгүй. Би бол тийм түүх сонсож байгаагүй. Монголчууд байна шүү дээ. Адаглаад гараад үнэ малаа саагаад сүгийг уучна. Өөр дургуй өрөх юм бол малаа халаад идчихнэ. Малгүй болчвол таргаа халаад идчихнэ. Таргаа авахгүй бол ууланд очиод уулын амтнаа халаад идчихнэ. Ингээ дээрээс шангөрөөлж явж исэн тийм хүмүүс. Намайг Солонгост байхад солонгосчууд намайг бид нэг биш нэг хараа ижлийг хэл байж хат янз янзын юм ихээр танаа монголчууд махнаас өөрөх юм мэддэг үү? Мангар гэл тэгдэг гэсэн хэрэг. Махан гэл иддэг. Тэгээ би хэлдэг гэсэн. Тий, бид нар мах иддэг. Танаа солонгосчууд
идэх юм байхгүй ингээд уулаар хайж өвс хайж явсаар гэдэг ингээд өвс иддэг болцсон байхгүй. Манай монголчууд бол ингээд зүгээр өлслөө гараал малаа халаал идчихэв. Ингээд өлсдгүү тийм байсан. Танад идэхээр мал байхгүй, мах байхгүй. Тийм учраас ингээд дахиагахаа чинь дууссан. Тэгээ ингээд уулаар явж дандаа өвс түүж идсээрээд өвс идчихсэн болцсон. Тэгэж би их хэрэлддэг байлаа. Хэрүүлдээ сайн байсныг хэлэх үү. Тэгээ яг монголчууд бидний хувьд бол ер нь эзэн талархах хэрэгтэй л доо. Одоо ч гэсэн биднээс амьдрал амар ерөөлт айгүй ингээд тэр ерөөлийн монголчууд амар зөвөн ашиглаад байгаа хөөе. Амар толгойн ажилтдаг хүмүүс байна. Ер нь ингээд шүү дээ. Гадаадууд бол монголчуудаас айж шүү дээ. Одоо бол монголчуудын хил ам толгой бол өстой амар ажиллаж байна. Яаж ажиллаж чинь хүмүүсийг хүлэгдэхтээс амар ажиллаж байна. Эсвэл супер хүлэгдэж байна. Гадныхныг хөрөнгө оруулагч нарыг тий гадны засгийн газрыг амар цэвэр тавьж гин гэж байгаа байхгүй. Мундаг хүлэгдэж гин гэж байгаа байхгүй. Энэ дээр байгаа ч доор байгаа ч тэр бүр доор байгаа ч тэр ялгаа авахгүй бүгд тэр нэг гарамгаасаа хүлэгддэг болцсон хүмүүс. Айгүй толгойн ажилтдаг болцсон. Тэгээ Монгол хүмүүс л ер нь зүгээр гэр бүлийн нөхцөлд ч гэсэн нэг айгүйх зөвөн хүлэгдэж амьдарч байгаа шүү дээ. Энэ ажил хийхгүй залуучууд гадуур зөндөө олон байна шүү дээ. Айгүй олон хүмүүс ажил хийхгүй амьдраад байна. Залуу хүмүүс. Яаж амьдраад байдгийм бэ? Монголд зөвхөн харж болно энэ амьдралыг. Амар сонин тий. Ажил хийхгүй мөртлөө зүгээр амьдран гэдэг энэ ойлголт дэлхийн хаач байхгүй. Дэлхийн хаач байхгүй. За бүр амьтдын дунд ч бараг байхгүй дээ. Амьтд ч гэсэн ажил хийхгүй л турж өгнө. Тэр амьтд ч гэсэн 100 нөгөө хуяа моёогоо нөөцөлж те ич мэтлээ нөөцлөхгүй л өвлөн ингээд өгөх шүү дээ. Тэр амьтд ч. Өөрөө авахулсан хэрэм яадаг юм идэхүү даваахан. Амиа оруулж өгдөг. Өөрөө авахулсан хэрэм. Ягаад тэгэхээр тэр хэрэм чи нөгөө өвөл идэхэд нөөцлөхөд ингээд нөөцөлдсөн байсан самрыг ингээд хүн ороод хулгаалаад авчихаар нөгөө хэрэм чин тэрийг харангуйтаа шууд шуу амиа оруулчихдаг. Би одоо өнгөрөө өвөл гэртээ тэрнг өгөх юм бэ? Тийм учраас энэ зуны дайган дэлгэр цагт насаарай да гэж боддог байх гэж би бодож байна. Анти төрөл ажил хөдөлмөр хийхгүйгээр амьдрч чадахгүй. Баавга яг ичээнд орохоос өмнө өөрөө маш их тарга твэргийг авдаг. Тарга твэргийг. Тэгээд өвөл ичээнд орохдоо тэр тарга твэргээрээ амьдрдаг. Биендээ байгаа өөхөр би өөрийнхөө биеийг ингэж тижээж амьдрдаг гэсэн үг. Энд чинь нэг ёсондоо ажил хийж хөдөлмөрлөж амьдрч байгаа. Харин монголчуудын дунд одоо үед амьдрч байгаа залуу үеийн дунд ажил хийхгүй, гар хөдлөхгүй мөртлөө ам тостоод байгаа амьдцсэндөө байна. Ах トゥ усаа гараа ороод аав ээжээ зовоогоол ах トゥ усээс аваагаал те. Гэхдээ зовоогч гэжтэй зарим нь ингээл гэртний яваад оронгол энэ муу амьтаа ажилгүй байгаа мөнгө байгаа юу? Яллаа. Эсвэл хаал байгаа юу? Эсвэл гутлаа аваад өгч. Ингэч, тэгч гэл. Ингээл амьдрал яваад байгаа юм л та. Ингээл амьдрал яваад байгаа. Би юу хэлэх гээд байна гэхээр монголчууд өнөөдөр өдрийг хүртэл ер нь айгүй ивэлтэй ерөөлтэй сайхан амьдарч байгаа юм шүү гэж хэлэх гээд байна. Энэ бол бурхны ерөөл юм шүү гэж. Одоо бүгдээрээ орчин яг өнөөдөр тохиолдод байгаа асуудлыг аваад байсан. Хятад улстай хамгийн урт хуурай газраар хилэлдэг улс бол Монгол улс. Ойлгож байна уу? Хамгийн урт хуурай газраар хилэлдэг улс Монгол улс. Тэгвэл дэлхийн бараг бүх оронд энэ хятадаас дэгдсэн коронавирус халдвар гарчаад байхад одоохондоо Монгол бүртгэгдэг байгаад байгаа. Айгүй ойрхон байгаа шүү дээ бид нар. Маш урт хилээр хилж байгаа. Тэгсэн хаа байсан тэр Солонгослог нь хаа байсан Финляндлог нь хаа байсан Швейцарч илүү Шведч илүү энэ тийм ингээд зөндөө олон газар ингээд энэ вирусын тэгтэл гарчаад бүртгэгдчихэд байгаа байхгүй. Тэгтэл одоохондоо Монголд бүртгэгдээгүй байгаад байгаа. Би бол энийг бурхны хамгаалалт өрөөл гэж ойлгож байгаа. 1921 онд Монгол улс хувьсгал ялахад ерөөсө 400 гаруй мянган хүнтэй л байсан монголчууд. 400 гаруй мянган хүнтэй шүү. Бүх Монголын хүн ард түмэн. Тэгээ тэр хүмүүсийн дундаас ирчүүд нь 70-80% лам нар байсан. Эмэгтэйчүүдийнх нь бас бараг 70-80% бэлгийн замын халдвар төвчөнд автцсан
Тэмбүү юу? Хамар нундаг тийм өвчтэй. Бас тэр битэл богд хаан хүртэл тэр тэмбүү гэдэг бэлгийн замын халдварт өвчнөр өвччихсэн. Тийм аимшигтэй нөхцөл байдалд хувьсгалтай золгосон Монгол улс. Тэгэл яваадсан. Хятад гэж аимшигтэй гүрэн, Орос гэж аимшигтэй хоёр том гүрний дунд наа цаана нааша цаашаа гэл. Энэ хоёр том гүрэн манай монголчуудыг хувь заяаг бол айгүй томор шийдчихсэн хоорондоо. 1945 оны чөлөөлөх дайны үед Хятадын тал Сталинтай уулзаж ярилцсан гэж түүхэнд бичээстэй байдгийн билээ. Тэр юу вэ гэх юм бол Ар Монголыг өөр Монголтой нэгтгэхэд Хятадын автономит болгох, Хятадын захиргаанд оруулахыг хүсэжсэн гэж. Харин эзний өрөөлөөр Сталин үнийг зөвшөөрөөгүй юм байл л дээ. Тийм учраас Ар Монгол нь тусдаа өөр Монгол нь тэнцэнэ үлдсэн юм бэл. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд маш олон сорилтууд, хүнд хэцүү зүйлсүүд байгаа юм шиг харагдаж байгаа боловч маш олон талархах зүйлсүүд бидний амьдралд байгаа шүү гэдгийг бид аваад хэлхийг хүсэж байна. Монголчуудаа Бурхан талархаж амьдарцгаая бүгдээрээ. Амен. Тэгэхээр Библийн нэсгээс харах юм бол тэр санаа алдтлаа авч. Тимети биднээс жаргаж байгаа шүү. Бурхан бол биднийг зовоохын тулд биш, биднийг тэсвэртэй, хатуужилтай, бидний хүнд хэцүүг ялж дийлж гарч чадахын тулд бидний амьдрал зорилтыг зөвшөөрдгөө гэж Библиэд бичсэн байгаа. Тэгэхээр ах トゥ нар минь бид өнөөдөр өмнө ирсэн асуудлуудыг Бурханы дотор тэсвэрлэж гарч чадах юм бол түүний цаана бид нар ялалтанд хүрэх боломжтой гэсэн үг. Би дахиад зовлон юуг төрүүлдэг вэ гэж. Зовлон юуг төрүүлдэг юм? Амен. Зовлон та хүн яадгийн. La би зовлонтой одоо гэд баярлаад тийм үү? Зовлон зүдгүүр нь тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэж Библиэд байдаг л да. Библиэд байгаа юмыг л асуугаад байгаа шүү дээ. Бид нар руу онцлог таалгаагүй. Зовлон зүдгүүр нь тэсвэр хатуужлыг төрүүлдэг байхгүй юу? Нэг шанаадуулж үтсэн хүн бол хоёр дараад нь дахиад шанаадуулахад ер нь хэр оргийн тоохгүй дээ, тий. А шанаадуулж үзээгүй хүн бол нэг шанаадуулах юм бол гачин болох байх. Тэгээ бид нар аливаа нэг зовлон зүдгүүр бидний амьдралд бий болоод тэр зовлон зүдгүүрийг гарах арга замыг нь Бурхан өгөөд тэрийг бид нар Бурханы дотор туулаад ард талд нь гарах юм бол бид бүхэн тэсвэр хатуужилтай ирчүүд, тэсвэр хатуужилтай Бурханы хүмүүс болно гэсэн үг. Бурхан биднийг өчүүхэн жижигхэн юмд нялцаагаад, нялзраад, ундаг тийм амьтан битий болчоосоо гэж бидний амьдралд дархлааг бий болгохын тулд аливаа нэг тодорхой хэмжээний сорилтуудыг бидний амьдрал зөвшөөрдөг. Дархлаа. Ойлгож байна уу дархлаа? Одоо энэ ханиадны үед биднийг дархлаагаа дэмжиж байгаа шүү дээ. Тэ? Дархлаагаа дэмжихийн тулд яах ёстой вэ? Салимон уух ёстой гэдэг байгаа шүү дээ. Тайван байх ёстой. Сайхан унтах ёстой. Өөхтөө мах идэх ёстой. Салимон уух олон юм ярьж байгаа юм л да. Би харин та бүгдэд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Дархлаагаа дэмжихийн тулд Бурхантай хамт байгаарай ах トゥ нараа. Амен. Амар тайвны их болог ерөөл нэгүслийн их үсвэр Бурхантай та бүхэн хамт байгаарай. Бурханы үгийг унш, тунгаа, бяцлах, залбир. Эзнийг магтан дуул. Халелуя. Гайхамшигтай тайвшрал таны амьдралд ирэх болно. Би ямар үед Бурханы өмнө хамгийн аз жаргалтай байдаг вэ? Ямар үед амьдралдаа би хамгийн аз жаргалтай байдаг вэ? Миний хувьд Бурханыг магтаж байх тэр мөчид миний хувьд хамгийн аз жаргалтай байдаг. Амьдралд байгаа бүхий л зовлон зүдгүүр, хүнд хэцүү асуудлууд, маргааш яах вэ? Өнөөдөр яах вэ? Эндээс гараад яах вэ гэдэг тэр бүх зүйл хатуугаар хэлэх юм бол чөтгөрлөгөө төнөлдөг.
Миний дотроос бүгд алга болдог. Бүгд үгүй болдог. Тэр зовлон зүдгүүр. Амар тайван, баяр баясгалан, эрх чөлөөг би мэдэрдэг. Эзнийг магтах тэр мөчд. Тийм ч учраас магтах дуртай. Гитар бариад хаяа мэдрэл юм шиг орилж ганцаараа магтанд болох дуртай. Одоо сүүлийн үед манай хөвгүүд хаяа миний охин хаяа хажууд суугаад тантай магтдаг болчихдог. Манай ихнэр жоохон гүйдсэн юм шиг байна. Тийм болохоор ах トゥ сар минь Бурхны өмнө бүгдээрээ итгэмжтэй амьдрья гэж та бүгдийг би дахин уриалж байна, өрөөж байна. Өнөөдөр бидний амьдралд саад бэрхшээл, хүнд хэцүү зүйлсүүд байгаа юм шиг харагдаж байгаа боловч байгаа юм шиг мэдрэгдэж байгаа боловч энэ бүх зүйлийн чинь цаана гарах гаргалгаа гарцаагүй байгаа шүү гэдгийг би танд уриалан урамшуулан хэлхийг хүсэж байна. Эзний өмнө бүгдээрээ итгэмжтэй сайхан амьдрцгаая. Итгэлээ сахицгаая. Бурхныг хүндтгэцгээе. Бурхнаас залбирцгаая. Бурхны үгэнд шимтэн суралцгаая. Энэ хүнд хэцүү үед амар тайвны их булаг эзэн Есүс Христэд итгэмжтэй амьдрцгаая гэж та бүгдийг өрөөлж байна. Хамтдаа бүгдээрээ судалдаа босоод магтаал хүндэтгэлийг эзэн Есүс өргөцгөөе.